энэ уулуурхайн биржийн тухай хуулийг бид нар хэлэлцэх энэ бол бас их чухал юм аа. Үнэхээр одоо бас батлагдаад удаагүй байгаа. Дээрээс нь энэ хууль өөрөө одоо шин тутамдаа хэрэгжиж байгаа учраас алдаатай оноотой янз янзын байдлаар батлагдсан зүйлүүд ч бас байгаа. Ийм их чухал асуудлыг одоо яг энэ цаг үед оруулж ирж байгаа нь бол бас одоо гарцааг бол бидний өнөөдрийн тулгараад байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой улс орны одоо төсвийн бүрдэлттэй ч хамааралтай ийм л хуулийг бид нар одоо ярилцж байна. Тэгээ энэ хуулийг бол дэмжиж байгаа миний хувьд. Үнэхээр бид нар энэ байгалийн баялагийнхаа түүхийн эдийг баялаг болгож экспортлох, борлуулах энэ эдийн засгаа бас одоо тэлэх олон сувг боломжуудыг нээх нь бол одоо зөв шүү дээ. Энэ засгийн газрын бас нэг талаас үүрэг. Өнөөдөр энийг оруулж ирж байгаа манай Тован сайд, за мөн одоо Дэлгэр сайхан сайд, энэ сайд нар маань бол бас энэ чухал асуудал дээр гал аваад, санаачлаг гаргаад энэ засгийн газрын бас нүрийг тахалж байгаа цөөхөн сайдрын нэг бол мөн. Тийм учраас би энэ одоо сайдныхаа асуудлыг бол дэмжинэ. Зарим нэг гишүүд бас нэг улс төрийн өнгөйс үнэртүүлээд тэр асууж байна. Тэр ноогдлаа шиг 90,000 төгрөг хавтгайданд хараасан тэр асуудал ч одоо энэ эрдэс соёлыг аж үйлдвэрийн сайдаас асуугаад ах юм уу? Тийшээ наагаад ах асуудал муу юм уу шүү. Тэр ерөнхий сайдаа, сангийн сайдаа хэлэх хэрэгтэй байх гэж ингэж бодож байгаа. За тэгээ энэ хуулийн төслөөс хууль хэлцээ явахад яалтгүй энэ манай говийн бүстэй холбогдож байна л да. Нэг мөнгө хэрэгтэй болохоор л өмнө гуруу давхитдаг. Нэг тээврийн асуудал зохицуулах болохоор л дорн гуруу давхитдаг, өмнө гуруу давхитдаг. Нэг ийм л юм байгаад болоод байгаа. Тэгээ энэ бүс нутгийн хувьд одоо өгөөж гэх юм уу? Бүс нутгийн хувьд одоо хөрөнгө оруулалт гэх юм уу? Ийм зүйл нь бол байдаггүй. Эдийн засаг хүндрэхээр л тийш давхиж очиод л бөөмгөнөр очиж хуралдаал ингээл яваад байдаг. За энэ тал дээр ямар одоо өрөөгөөжийн талаар оруулах вэ гэдгийг энэ дээр бас ярмаар байна. За миний асуух гэдэг асуулт бол энэ 15 дээр энэ уулуурхайн бүтээгдэхүүний баяжуулалт боловсруулалтын түвшин нэмэгдүүлж, нэмэн өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулалт үйлдвэрт биржээр дамжуулан арилж болно гэсэн дээр яг ямар уулуурхайн бүтээгдэхүүнүүд ер нь байгаа юм бэ? Энэ зөвхөн нүүрс юм уу? Одоо тэр зис төмөр бусад юмнууд орж ийн үү гэдгийг нарийн асуумаар байна. Дээрээс нь одоо энэ биржийн хууль одоо шинжлэгдээд явуул хичнээн сая тонн одоо нүүрс юм уу бүтээгдэхүүнээр одоо нэмэгдэх ийм боломж байгаа юм бэ гэдгийг бас асуумаар байна. За мэдээж энийг баяжуулаад боловсруулахлаар ус эрэг болно. Энэ ус нь хаана вэ? Гүний усаар хийх юм уу? Одоо яах? Энэ говийн бүсч усгүй болоод сүйд болж. За тодруулж асуух 1 минутаа нэмж авъя гэж байна. Мөнх хөтгшөнд 1 минут нэмж өгье. За хоёрдугаарт нь одоо нөгөө тээвэртэй тээвэргүй үнийн нөхцөл гээд баг. Энэ тээвэртэй тээвэргүйгээс болоод яг тэр хил нөхцлөөр худалдсанаас болоод маш олон тээврийн компаниуд одоо дамп урсан. Хятадын томоохон гэрээ хийдсэн одоо том аж ахуйн нэгжүүдийн тээвэр яваад байдаг. Одоо жижиг манай одоо Монголын нэг цөө хэдэн машинтай энэ тээвэргүй нөхцлөөр одоо гэрээ хийсэн тохиолдолд зөөдөг байсан тэр компаниуд бол бүгд дампуурсан. Тэгэхээр энэ дээр одоо ямар зохицуулалт орж ирэх вэ? Ер нь энэ тээврийн тендер чи өөрөө зөв шийдэл мөн үү шүү гэдгийг одоо Дэлгэр сайхан сайдаас бас асууя. За бас нэг энэ Эрдэнэс 5 толгойн захирлаас асуух гэсэн.
Энэ сая нэг ийм сони юм ярих юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэр орнууд За цэвэгд оржийн туван сайд хариулт өгье. За цаг багаага учраас тодорхой товчхон хариулъя. Мөнх гишүүнд бас дэмжиж байгаад баярлалаа. За 15 дээр энэ одоо баяжуулах бүтээгдэхүүн ямар уул уурхайн бүтээгдэхүүн орох юм бэ гэд. Энэ дээр бага агуулгатай төмрийн хөдөр орно, бага агуулгатай жонш орно. За мөн одоо нүүрс орно. Баяжуулагдах зорилгоор ийм 3 бүтээгдэхүүн дээр бүтээгдэхүүн орж байгаа гэдгийг хэлье. За баяжуулах үйлдвэрүүд дээр мэдээж ус хэрэглэнэ. За тэгээд энэ дээр бас усны хайгуулыг одоо гидрогеологийн хайгуулыг хийж нөөцөө тогтоож жагаад одоо усны газарт дээр гэрээ байгуулад энэ усыг ашиглан. За энэ яг өнөөдөр Монгол улсад тулгамдчаад байгаа 3 одоо томоохон асуудал байгаа. Түүний одоо хамгийн ихнийх нь бол эрчим хүчний асуудал, хоёрдугаарх нь бол усны асуудал, гуравдугаарх нь боловсруучны хомсдол. Тэгэхээр энэ усны асуудлыг бид нар шийдъя гэхээр энэ дээр нэлээд том хөрөнгө оруулалт шаардна. Хэрлэн тоон орхон анги дээр. Тэгэхээр энэ асуудлыг манай говийн бүсийн гишүүд маш одоо тодорхой тавьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд тэр 13 дахь заалт буюу бүтээгдэхүүн солилцоогоор шийдчих болох юм а гэж. Ялангуяа энэ уул уурхайн салбарыг одоо төлхөө дэмжиж ашиглуулж байгаа говийн бүс дээр бол энэ одоо маш том боломжийг үүсгэнэ гэж ингэж харж байгаа. За тээвэртэй тээвэргүйг сонголттой болгож өгж байгаа. Энэ дээр одоо шууд даф нөхцөл гэхээр уул уурхайн компани нь өөрөө хил хөргөж өгөх, бомбон дээр тэр терминал дээр буулгаж өгөх үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр энэ дээр нэлээд одоо ачаал үүсэж байгаа. Тухайлбал юм бол дархан төмөрлөгийн үйлдвэр дээр ихэд яг хэвийн одоо биржээр зарсан бүтээгдэхүүнээ арилжаалахад 1450 вагоны хэрэгцээ байгаа. Яг өнөөдөр ихэд нэг 850 орчим вагоноор энэ юма хийж байгаа. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бирж дээр тээвэргүйгээр зарчих юм бол худалдаа авсан компани өөрсдөө тээврээ хариуцаад явчих юм боломжит сонголтыг бий болгож байгаа. За мөнх хот гишүүний нэг асуудалтай бол 100% санал өгнө. Юу гэхээр энэ дээр биржээр арилжаасан нүүрсэн дээр уул уурхайн тухайлах юм бол Эрдэнэс 5 толгой тендер зарлаад явахаар томоохон одоо шин техниктэй чингэлэг ачих болцоотой улсууд тээвэрт нь ороод явцдаг. Нөгөө хэдэн одоо орон нутгийн компаниуд жолооч нар маань бас өмнө нь одоо задгаагаар ачдаг ч юм уу ийм техниктэй улсууд энэ төр бас нэлээд ихэвчлэн орхигдоод байгаа маа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх хоёрдугаар тэр хүн өөрөө биржээр авсан нүүрсээ хэдийн хугацаанд аваад явах вэ гэдэг энэ боломжийг нь гаргаж өгөх сонголтоор энэ тээвэртэй тээвэргүй гэдэг энэ заалт хуулинд орж ирж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа.